2021 оны байдлаар Улаанбаатар хотод 6-аас 7 насны хүүхдүүдийн дунд харшлын ринитийн тархалт 30.8%, харин бактериа өвчний тархалт 5.5% хүрчээ. Үүнээс гадна харшлын өвчлөл хотжилт нэмэгдхийн хэрээр эрс нэмэгдэж, орон нутгийн хүн амын дунд 9.3% байсан харшлын ринит хотод 18.4% хүрч, харшлын мэдрэгжилд нийт 31% хүрсэн нь онцлог үзүүлэлт болж байна. Монголын болон олон улсын харшлын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсон харшлын актем олон улсын хурлын арга хэмжээ энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Сурагчид, оюутан залуус, ажиллах хүчний бүх хүмүүс эхлээд насанд хүрэгчдэд мөн хөгшин настай хүмүүст ч гэсэн харшил тохиолдож байгаа. Нийт одоо харшлын эрүүл мэндэд үзүүлж байгаа эдийн засгийн дарамт нөлөөг нь авч үзэх юм бол чихрийн шижийн зүрх судасны өвчнөөс ч илүү эдийн засгийн дарамтыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд том асуудал гэж үзэхээр юм боломжтой. За Монголын хувьд ч гэсэн харшлын өвчлөл маш хурдтай өсөж байгаа. Учир нь гэвэл Монгол улс өөрөө хурдан өсөж байгаа юм хөгжиж байгаа орн тооцогдож байна. За Улаанбаатар хотын хувьд болохоор Улаанбаатар хот маань одоо энэ хаврын цагт бол машины бөглөрөлтэй машин гудамжинд байгаа машины тоо маш ихтэй. Дээр агаарын бохирдол ихтэй хотод тооцогддог юм байна. Тэгээ хаврын улирал полиноос буюу ургамлын тоос Улаанбаатар хоттой тунж ингэж тогтдог болохоор эргэж хотоосоо гарахгүйгээр юм агаарын бохирдол харшлын шалтгааныг үүсгээд байна. Хурлын хүрээнд Польш улсын нэрт судлаач эрдэмтэн Лодзын ангах ухааны их сургуулийн профессор, уушигны өвчин болон харшлын чиглэлээр мэргэсэн профессор Петр Куна чочноор урагдан харшлын эмгүүдийн үүсэл онцлогоо эмчилгээний удирдамжийн талаар олон улсын туршлагаа хуваалцлаа. Хамрын харшил, астм, чонон хөрөс өвчний тархалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж байна. Бидний хийсэн судалгаагаар одоо 10 жилийн өмнө хүн амын 4-ний 1 нь ургамлын тоосны харшилтай болохыг тогтоосон байгаа. За астмын хувьд бол 5% тархалттай байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай ойролцоо түвшинд байна гэсэн үг. Тус хурлаар харшлын болон ханиалгын шинж тэмдгийг хөнгөнөөр үзэлгүй, зөв онцлон нотлогоон суурилсан эмчилгээ хийх нь хүндрэлээ сэргийлэх, та бидний амьдралын чанарыг сайжруулах гол хүчин зүйл гэдгийг онцлохыг зорьсон байна.